Чи сая энэ дээрээс буугаад ирсэн үү? Яаж хаагур буугаад ирв? Амарх юм уу? Яаж ажаар? Бид нар зарим удаа энээр ингээд дэше гардаг юм. Ингээд гарчт юм уу? Энд ч одоо баг би өөрөө тоглолчмоор юм байна шүү дээ. Пу. Энэ ямар гоё юм бэ? За энэ ямар брэнд гэж манайхаа. За зарим нь мэдэх бахаа энэ компани гэдэг ялангуяа энэ хүүхдийн тоглоомын талбайгаар бол одоо дэлхийд нэг номерын ийм Данийн компани байдаг. Тэгээд эднийхэн яагаад мундаг вэ гэхээр ерөөсөө зүгээр нэг тоглоомууд авчираад ингээд тавьчихсан юм биш. Энд чинь цаанаасаа энэ чинь ингээд зургийн зурж өгөөд одоо энд ийм байх ёстой, улс уурн тэнд байх ёстой ч гэдэг юм уу те. Ингээд зургийн дагуу тэнд шалан дараа гүр ийм гоё бамбалцаад байгаа байхгүй. Бараг тэн дээр үсрээд ирсэн. Энд чинь бараг давхар үсэрчгээр ийм гоё тоглоомын талбайтай. За энэ төсөл хаана вэ гэж яг зайсангийн бидний ярьж занснаар зайсан толгойн зүүн талдаа за бүр цаашлаад ярих юм бол American School-ийн яг хойд талд Morton Residence гэдэг 3хан блоктой гачин гоё хороол дээр хоёртгоо ирлээ те. Тэгээ сая мөгийн захирал маань дуудсан. Хөөш өвөл хийцэн штэ мөг гэсэн. Үгүй ээ гахуу чи өвөл нэг өөр 100 чи өөрөө ирээд үзсэн чи үнэхээр үнний ортой юм байна. 100 ирэхээр бол шал өөр байна. Ялангуяа энэ хүүхдийн тоглоомын талбай бүр тасархаа гоё байна. Тэгээ тавхандаа бид өвөл танилцуулж ирсэн. Байр хоорондын зай 40 квадрат метр тийм маш асалтмар байгаа байхгүй те. Тэгээ тоглоомын талбай маань 40 ийшээгээ бараг 50 те. За тэгээ хамгийн гоё нь юу гэж тойроод өглөө болгон над чиг гүйдэг хүн тийм гүйлтийн замт. За энэ бол бүр супер шүү. Тэгсэн мөртлөө энэ гүйлтийн зам чинь зүгээр нэг гүйлтийн зам биш. Одоо зарим нэгэн тосхон одоо та бүхэн санаж байгаа бол ингээд галын аюул маяул янз янзын аюул учирдаг те. Тэгэхэд гал командын машин орж чаддгүй, түргэний тэрэг орж чаддгүй ийм тохиолдлууд байдаг. Тэгвэл энэ замаа яг тэрэн зориулж бас ингээд давхар шийдсэн байгаа байхгүй те. Та бүхэн анзаарж байгаа бол те бүх юм нь ерөөсөө ингээд curve гэж ярьдаг те. Ямар ч тэгш өнцөг байхгүй. Энд ч ерөөсөө тэр чигээр гоё аюулгүй байдлыг л илэрхийлж байна л да. Гоё тенсний ширээ байна. Түрүүн тэнд би ч одоо бас шатран дайгуу дуртай. Одоо ялангуяа энд чинь одоо тэгээд хүүхдүүд тоглохоос гадна чүүл маань сайхан салхилна, ихчүүд маань хүүхдүүдтэйгээ салхилна, нарлан тэгвэл хөсчүүд маань яадаг вэ гоё шатар тоглоно, даалуу тоглоно. Тэр болгоныг л бодсон гачин гоё тоглоомын талбайг л хийж чадчихтэй. Тэгээд сүүлийн үе залуучууд одоо pets гэж ярьдаг те. Нохоо, муур, янз янзын амьтыг тэжээдэг болсон. Тэгээд тэр чинь бас ингээд хотхонд аюу том асуудал дагуулдаг байхгүй те. Тэгэд Morton Residence-ийн тэрийг бас шийдсэн байгаа. Залуучууд тэр дундаа хүүхдүүдийн хүмүүжил, амьтан тайртай боломж гэдэг юм уу те. Гэхдээ бас тэр чинь ингээд нэг хотнуудад бас ингээд асуудал дагуулдаг те. Зарим нэг нь нохооноос айдаг. Одоо манай ихнэр бол жишээ нохооноос айдаг хүн байгаа байхгүй те. Тэр хажуугаар нь уг нь хошуувчтай янз янзын нохоо явж байхад ингээд айгаад идэг. Тийм асуудлууд байдаг. Тэнгууд тэрийг шийдсэн байгаа байхгүй. Ялангуяа нохоо мууранд өөрийн гэсэн орон зайг чухал байгаа даа тийм. Энд чинь тэнгууд яг тэрэн зориулаад ийм хөөрхөн орон зай хийсэн байгаа хөө тийм. Нохоо маань өөргөн ингээд хараадаг, мараадаг, гул сууртай, мул сууртай. Энд чинь аюулгүй байдлаа бодож ин гэсэн үг шүү дээ тийм. За монголчууд бид нар тэгээд нөгөө эдэнийхээ дээж тэр зөндөө сүү сайлныхаа дээжийг одоо цаслуулаад өргөдөг ийм ард түмэн тийм. Энэ бас буруу биш юм чинь дээвэр ийм гоё заншилтай. Тэнгууд эн чинь хотхонд бол одоо ингээд бас тохирохгүй байгаад байдаг шүү дээ. Өглөө гараад ирэхээр машины дээрээс нь баган цагаан юм одоо асгацсан тэгээд тэрийг угаа зөвлөх гээл бүх асуудал үүсдэг те. Тэг чин гэрээ эзэгтэй нар маань таслаавас өргөмөр байдаг, ёс заншил байгаад байдаг. Тэгвэл Morton Residence-ийн маань яг тэнд зориулсан хөрх юм давцсан хийж өгсөн байгаа байхгүй те. Тэгээ хотхных нь бүр сурцсан гинэ одоо ихлээр дөрүүлээд орсон эзэгтэй нар бол ямар ч асуудалгүй өглөө гарч ирээд яг тэн дээрээ ирээл гоё бүгдээрээ дандаа гоё урагшаага заслаа өргөдөг ш богдууд руугаасаа ингээл заслаа өргөж байгаа те. Тэгээ энэ чинь тэгээ нөгөө F group-чууд бас ингээд 30 жилийн хугацаанд маш олон төсөл хэрэгжүүлсэний бас нэгэн одоо үр дүн байгаа байхгүй те. Энэ чинь за мэдээж ягд Morton гэж нэрлсэн нь бол ойлгомжтой те. Манай мөгийн маань мөнх бат маань өөрөө мундаг манлаа уяаж те. Одоо 30 жил болж байгаа. Ер нь бол энэ уяажтыг бол монголчууд бид нар хүндэлж явах хэрэгтэй юм шиг байна те. Одоо морин төрүүлсэн төрүүлэг би сайн мэдэхгүй. Гэтэ чинь маш олон жил одоо энэ морин хөрөнгө оруулалтыг Монголынхаа өв соёлыг өнөөдөр хүртэл ингээ гоё хадгалж явж байгаа мундаг бизнесмен байдгийг шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. Тэгээд Morton-гийн бас нэг одоо бусдаас онцлог бол та бүхэн харж байгаа бол байр хоорондын зай бүр асар их. Одоо энэ байрны хооронд бол 45 м. Ер нь яг стандарт бол 30 байдаг юм байл л да. Гэтэ манайхан дандаа 20 ингээ шахаа нөгөө бизнесээ бодоод барьждаг. Энэ талбай ч өөрөө ингээд харахаар 3 байтхаа 5 блок барихаар том талбай байгаа байхгүй тий. Тэгэхэд Morton Residence юм бол тэгээгүй. Ерөөсө 3-ыг л барьсан. Нийтдээ 375 хан айл. Нэгнийхээ нарыг хаахгүй. За бүр цаашаад бүр өрөөлийн нарыг хаахгүй гэж байгаа хөөхтэй. Айгүй хүмүүнлэг байгаа байхгүй тий. Энэ Roma Town гэдэг энэ өмнө баригдсан байсан байна шүү дээ. Тэгээ энэний наан одоо жишээл ингээд бүтэн нэг блок барьчихаар зай байж байгаа байхгүй. Тэгэхээр эдний одоо бас ингээд нарыг хаахгүй гэдэг ингэж концепцээ хийсэн байгаа байхгүй тий. За гаражууд танилцуулахаас өмнө одоо энэ байранд бүр 2-2 ийм том ус цэвэршүүлэх байгууллагууд байгаа байхгүй тий. Одоо чи бүр 6-6-гийн гараж
байх газрыг хааж байгаад ингээд хоёрыг барьсан гэдэг аахгүй. Одоо энэ бол Германых юм байна. Нөгөө байрныхаа доор Америкийг байдаг юм байна. Тэгээ эн чинь одоо миний ойлгосоор 95% усаа цэвэршүүлээд дээшгээ орчин зургалтаа өгж ин гэдэг аахгүй те. Зайсанд хамгийн том проблем юу гэхээр ус шүү дээ те. Манайхан бүгдээрээ мэднэ. Энийг бол одоо бүр супер гоё шийдсэн байна. Тэгээ дээрэс нь энэ барилга маань одоо ингээд 100% ажилтнанд орсон байсан шүү дээ. Гिचгээ мэлгээ ямар ч асуудалгүй. Гаражаараа бол үнэхээр бахархгүй байх аргагүй юм байна. Энд чинь бүр ямар ч олон төрөл байгаа. Энэ одоо ингээд ийм хөөргөн хаваахтай цуваа зогсоол гэж байгаа байхгүй те. Цуваа гэж байгаа штэ. Нэг айл одоо 2 машинтай ч нэг авах юм бол хямдруулаад дээрээс нь агуулгатай авах нь штэ те. Тэгээ эн чинь бүр за цуваа зогсоолч байна, энгийн зогсоолч байна, агуулгатай зогсоолч байна. Дээрээс нь одоо 220 та зогсоол те. Тэрний зовлон би бол жишээл мэдж байгаа байхгүй те. Одоо би ч нөгөө BYD ундаг. Тэгээд одоо хуульчны зогсоол дээр чинь нөгөө BYD-га цэнхийн тулд зөвшөөрөлтөөс аваад тэгээд баах утас шүрмэс татаад бөө асуудал болсон. Энд чинь бэлэн бэлдсэн байгаа байхгүй тий. Одоо эн чинь бензин тус ямар байгаа вэ? Ихэнх нь маань хялгай машин сорогдсон болсон. Тэгээд бүх юм л бодолцсон байна. Дээрээс нь би нэг давхраасаа би хоёр руу орж байгаа тэр одоо шилжилж мэлдэлд орж байгаа юмсоо хоёр машин ямар ч асуудалгүй зүрхөөр одоо баг том моолын зогсоол юм хайшаа тий. Зогсоолоор бол үнхээр бахархаас өөр аргагүй юм байна эднийх бол. За гараж бол үнэхээр супер юм байна. Энд чинь 375 айл гэхэд 345 B1 B2 зогсоол. Тэгээд зогсоолтын маслагдал дээшгээ явж байгаа тэр юм бүр супер байгаа те. Тэгээд гадаг зогсоолтойгоо нийлээд идэх чинь 430 зогсоол. За энэ бол супер шүү. Надад энэ бас таалагдаад байгаа. Одоо эн чинь нөгөө барел гэдэг баха те. Одоо хараагуучуудын одоо энэ тэмдэглэдэг шүү дээ. Эн чинь хүмүүс андуураад өөр давхар түрээд ирсэн байж болно шүү. Лифтэнд байдаг ч гэсэн гадаанаа хийгээгүй байдаг байхгүй те. Энэ ингээд бас хийцэн байгаа байхгүй. 2-2 орчтой нэг давхардаа ингээд 5-5 айлтай. За тэгээд одоо шоурум руу илүү оръё. За оронгууд л ингээд мэдээж ойлгомжтой те гоё морь. Бүх юм танилцуулна гэж байхгүй. Би зүгээр ямар тоногл хэрэгэлсэн байдгийг шууд дурдцсан дээр гэж бодож чинь. Тэгээд тэр чинь ийм хөргөн гарын авлага хийцэн байгаа байхгүй те. Оршин суугчтай зориулсан. Энэ дөрөөс ингээд бүх юм байна. Одоо оршин суугчдын өөх найрсаг зөвлөлт өмжтэй сөө контор хоёрын ялгаа хог хаягдлын талаарх мөрдөх журам дулаан зогсоол болон гаднаа зогсоол мөрдөх журам юуг нөө сантехник ашиглах зөвлөмж гэдэг амар хөөрхөн юм хийсэн байгаа байхгүй те хүүхдүүдэд айгүй гоё байгаа байхгүй те за тэгээд дараа энэ одоо 30 жилийн туршлага те манай могийн мэн одоо баримтлагдаг нэг зарчим байгаа ерөөсөө л оршин суугчид чанартай дэлхийн стандартын дагуу амьдрах ёстой тэхийн тулд яах ёстой вэхээр дэлхийн стандартын брэндүүдийг тоноглолуудыг хэрэглэсэн байх ёстой за түрүүн гадаах нөгөө нэг миний яриадсэн компани гэдэг Дани брэнд те ер нь дотоодоос ганцхан манай базаалт үйлийнх нь л орж ирсэн ба дулаан дээр орж ирсэн байна те за Veka гэх те одоо нөгөө супер гоё цонх байж байгаа. За мэдээж паркет нь Германы Эдгэр байж байгаа. Толи гэдэг нэг угаажуулдаг Японы Oppo байж гэн Legrand гэдэг бүх одоо энэ унтраалгууд нь ингээд Legrand байж байгаа жишээтэй. За гадаах доор хаана бол гаражны хаалга байж байгаа те. За Holzer гэдэг одоо Германы алдартай гадна дотны хаалга байж гэн. За 95.4 квадрат метр 3 өрөө бүр гачин гоё байр ингээд бүр тогтчулсан байж гэн тавг анзарч байгаа бол те. Түрүүн бүх брэндүүдийг танилцуулсан. За ингээ 2-2-0-той дүүштэй 0-той бүх юм яг стандартын дагуу бэлтаамалтай бол үнэхээр гоё. Одоо нэг үе бол монголчууд бид нар одоо дэлхийн ямар ч хүмүүсээс дутхааргүй гоё ингээд байр сав барьдаг болсон те. За энэ ингээд унтраалх нь ингээд гоё доор байгаа байхгүй те. Энэ ч бас ингээд бас хүүхдүүдийн өрөө гэхэд те дээр үс доор байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. За ингээд master bedroom. Одоо ер нь бол ингээд нэг master bedroom дээр том байх ямар ч шаардлагагүй те. Энэ бол бүр харьцангуй аюулгүй том байгаа хгүй. Тэгээд дээрэс нь closet аюулгүй гоё шийдтэй. Одоо эмэгтэйчүүд хамгийн хэрэгтэй юм ч юусоо л энэ шүү дээ. Эмэгтэйчүүд хамгийн түрүүнд орж ирэл энийг хардаг. За тэгэл 0 те. Master 0 бүр супер байж те. За эдний нэг гоё трендийг ярихын тулд заавал тагтан дээр гарч ирэх хэрэгтэй. За энэ тактик бол үнэхээр бас аюулгүй гоё хийсэн те. Одоо тагтны гадналын одоо энэ мөн гоё яа ингээ гоё металл фасадаараа хийцэн, ганжуулсан гоё шилээрээ хийцэн, бэлтаадсан те. Одоо ингээд эндээс харахаар нэг айгүй гоё нөгөөдийн тоглоом талбайч харагдаж штэ. Тэгээд та бүхэн анзарч байгаа бол те яг хажуудынхаа байрыг нарыг хаахгүй гоо. Тэр нараа ингээд бүрдэнд ингээд тусчаач жишээтэй те. Тэгээд хүмүүс надаас байнга одоо квадрат метр нь хэд юм бэ гэж асуудаг. Би бол байнга л хэлдэг шүү. За яг Мортон резиденс зайсанд барилж байгаа энэ хачин гоё төсөл дээрээс нь 3-3 блок нэгнийхээ нарыг хаахгүй квадрат метр нь 6,400 6,500 давхраас хамаарат. За тэгээд 100% төлөлт хийх юм бол 300 мянга асгаж байгаа юм биш үү. Одоо энэ такт бол одоо 7 м квадрат байгаа байхгүй тий. Тэгээ энийг одоо саяны ханштай ингээ бодоод үзэхээр нийтдээ 45.5 сая төгрөгийн үнэтэй такт байж байгаа байхгүй. Тэгвэл энэ бэлэг. Энийг такта хязгаарч квадрат метрта тооцдгүй нь манай FS Construction-ы бусдаас ядарах том ялгарл гэж би өвдө бодож байна. За энэ бол бодиттой юм шүү. За ингээ та бүхэн энэ супер гоё төслийг сонирхож байгаа бол цөөхөн хэдэн байр үлдсэн
доогуур гарч байгаа утсаар холбогдороо. За ер нь бол гэр бүлтэйгээ, үр хүүхдтэйгээ, эхнэртэйгээ ирээд сонжоод ялангуяа хүүхдүүд нь тэр тоглоомын талбай дээр тоглоод үзсэн дээ шүү.